Монгол улсын ерөнхийлөгчийн зөвлөх Чимэд Доржийн даваа баяр талыг тайлцлаа хүндэтгэв. Монгол улсын ерөнхийлөгч санаачлан хүнсний хангамж, хүнсний аюулгүй байдал гэдэг үндэсний хөдөлгөөнийг 2022 оноос хойш өнөөдөр хэрэгжүүлээ явж байна. Энэ хугацаанд Монгол улсын 3200 гаруй аж ахуй нэгж байгууллагууд бага хүүтэй урт хугацаатай зээл авсан ажиллаж байгаа. За энэ хүнсний хангамж аюулгүй байдлыг шийдэхин тулд төр засгаас зөвхөн зээл өгөө зогсохгүй, зээлээс гадна урамшуулал, дэмжлэгүүд маш их олгогдож байгаа. Тийм учраас Монгол улс зөвхөн уулуурхай салбараараа 96% орлогоо бүрдүүлэхээс гадна хүнс үдээ аж ахуйн салбараас давхар орлого бүрдүүлдэг. Мэдээж хүнс үдээ аж ахуйн салбарт нийт ажиллах хүчний 50 гаруй хувь нь ажилладаг маш том салбар. Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачилсан энэ хүнсний хөдөлгөөний том бодлогууд нь нэгдсэн үндэсний байгууллагын өсвөлөнгөөс ангижрах, шин тэжээлтэй хүнс хэрэглэх, хүн бүр ижил тэгш хүнс хэрэглэдэг, хүнсний хаягдлыг багасгах гэх мэт дэлхийн том бодлоготой Монгол Улсын хүнс үдээ аж ахуйн бодлого нэгтлэн загнагдаж хамтдаа хэрэгжиж байгаа нь ерөнхийлөгчийн санаачилсан энэ том хөдөлгөөнүүд үр дүнгээ өгж байгаа учраас Монгол Улсын иргэд Монгол хүмүүр эрүүл аюулгүй хүнсийг боломжийн үнээр авч хэрэглэх ийм боломж бий болж байгаад талархалтай байна.